is a class on the Srimad Шамад Бхагаватмын First Canto, 8th нэгдүгээр chapter, дуулын text number 36, 8 дугаар given by His бүлгийн Divine 36 Grace, дугаар шүлэг. A.C. Бахны ажилтнууд Bhaktivedanta Ачи Swami Бхактивиданта Prabhupada, Swami Prabhupada recorded on October 16, 1974 оны 10 сарын 16 1974, in Mayapur, Майпур India. энтгэг. O Krishna, those who continuously А Кришна минь hear, ээ. chant, and Энд repeat дээр your бүрдэж transcendental таны activities, трансцендент үйлдэлийг дуулж давтан өгүүлж байна вэ? Эсвэл бусдын тийм үйлдэж байгаагаас харамж авах байгаа бол тэрээр гартаг үгээр таны бадамжин ухаан үлмийг толдон хар болно. Тэрхүү бадамжин ухаан үлмийн дангаараа дахин давтагдж байдаг бүх төрхийн үйл явцыг даслан зогсоож чадах билээ. Taeva pasyanti achirena tavakam bhava pravaha uparamam padambujadayam. Padambujam. Падамбужам. So, in the previous verse, Өмнөх шүлгэнд it has been энэ explained. тухай тайлбарласан. Bhavesh means Бавесмин Krishanti. Килишанти. This is the problem. Гол проблем бол энэ. Krishanti. Килишанти. Simply Зүгээр л laboring ажиллаад л and Krishanti means Килишанти гэдэг нь suffering. зовоод л Suffering the hard work. хүн дээр хөдөлмөрлөөд л асуудалтай. Хүн бүгд Krishanti. Килишанти. Everyone is Бүгд working very hard ам for зуухын тулд maintenance, хүн struggle дээр for existence. хөдөлмөрлөж байдаг. Titya Shaktirishad. Баршхуун төлөө тэмцэж байдаг. Karma Sangha Anya. Titya Shaktirishad. Here, in this material Энэ world, материалын ертөнцид you have to work Та very hard. маш хатуу хүн дээр Just хөдөлмөрлөх for хэрэгтэй болдог. maintenance. Зүгээр л ам зуухын And тулд what to speak of sense gratification. мэдрэггүй хангах тухайд бол яриач хэрэггүй. Bhavesh means Үнэн Krishanti. байр суурь ийм. Bhavesh means Krishanti. Avidya kama karma bhi. If you work Тэгээд hard, та хүн дээр хөдөлмөрлөж буй яваас there тэнд is ядаж some expectation. ямар нэг Just like найдвар горилог байгаагаас тэр юм аа. ordinarily, a man, Энгийн хүнээр a boy жишээлбэл takes education, нэг жаал works хүүгээ very hard, боловсролтой so болохын that тулд he may маш хүн дээр be хөдөлмөрлөж successful in эцэст нь examination. магадгүй шалгалттай амжилттай өгнө. And then he passes. Ийм хүү тэр нэг даваагаад Then he авна. works hard to get a good Дараа нь тэр job. сайн ажилтай болох гэж хүн дээр Then in the хөдөлмөрлөх job, хэрэгтэй болно. in the service, he Тэгээд works сайн very ажил, hard. сайн үйлчлэл so болоод that he маш хүн дээр he ажиллах get аваас promotion. түүний байр суурь дээшилж болно. So the hard work, Хүн дээр ажиллах байдал үргэлжилсээр л байна. you cannot stop. Та түүнийг зогсоож чадахгүй. Krishanti. Килишанти. But Харамсалтай. unfortunately, Тэд they do not know амьдралын зорилго the aim Хөө, of life. уул Why орчдод we are тухай working so hard. мэддэгвэ. Бид яагаад ийм хүн дээр ажиллаж хөдөлмөрлөд байгаа юм бэ гэж боддгвэ. But generally they Гол want, асуудал энэ. we are working hard for sense Гэвч ерөнхийдөө gratification. тэдний хүсэл гэвэл бид мэдрэгүүгээ хангахын тулд хүн дээр хөдөлмөрлөж байна That хэмээх is юм the аа. whole civilization. Тэгээд л гүйцээ. Энэ бол бүхэл соёл иргэншлийн мөн чанар юм. Intelligent Харин person оюун is ухаанд хүмүүс нь aware that зүгээр л simply for sense gratification мэдрэгүүгээ we хангахын are тулд working so hard. ингэтлээ хүн дээр хөдөлмөрлөж байна. Then this is Гэтэл being done by the animals. Амьтд хүртэл мөн ийм маягаар амьдэрдэг. Then what is the difference? Тэгвэл between бид нар болоод us? адуус амьтдын хооронд ялгаа юу байна хэмээн эргцүүлж бодох ёстой. But they are so Гэвч mad after тэд sense мэдрэгүүгээ хангахын тулд ухаан алдан хөөцөл зөөр they are prepared to work for тэд some ямар нэг зүйлийг авахын thing тулд which ажиллахад one хэдээд should бэлэн just like байдаг. stealing Жишээ нь or хулгайлах, black marketing. эсвэл хар мараа There are so маркетингийн many арга things. хэрэглэх гэх мэт. Тиймэрхүү маш олон зүйлүүд байдаг. Even Тэд a thief, маш хатуу хүн дээр хөдөлмөрлөдөг. Тэд байтугай хулгайч маш хатуу хүн дээр хөдөлмөрлөхгүй тулд өөрийн амь амьдралаа эрсдэд оруулдаг. especially Тэр өөрийн амь амьдралаараа дэнчин тавьдаг. the Ялангуяа барууны орнуудад хулгайч нар өөрсдийн амь амьдралаараа
амьдралаа өндөр эрсдэлд оруулдаг. Учир нь таны гэрт зөвшөөрлгүй нэвтрэн орсон хүний хэлж байтугай энгийн байдлаарч орсон байлаа гэсэн алж болох хууль бий. Тийм үү юу? Хэлж байтугай та хэн нэгний хаалгаар орсон бол та хэн нэгний хөрөнгө рүү зөвшөөрлгүй нэвтрэн орсон бол нөгөө хүн таныг өнөөд болчихгүй. Миний зүг биш гэж үү? Тийм ээ. Энд энтгэгт бид иймэрхүү зүйлийг төдийлөн уцтай хүлээж аваад байдгүй. Олон хүмүүс үгээр түгээ орж байдаг явж байдаг. Харин танаа улс оронд бол өөр. Манай нэг хөвгүн Лос Анжелес руу цэцэг авахаар очтол түүнийг буудсан байсан. Дэж хэрэг түүнийг алах хэрэггүй л дээ. Гэхдээ л түүн рүү буудсан байсан. Хардаа итгүүгээ хангахын тулд хулгайч амнасаараа эмчин тавьдаг. Ажилдаг. Ажлаа зогсохгүй хүн дээр хөдөлмөрлөдөг. Хулгайч биш. Зарим нь жаахан мөнгө олохын тулд гаш хүн дээр хөдөлмөрлөдөг. Цэвэр бус аль аль аргаар нь онц цэвэр биш арга бүхий заримуд нь хулгайлах гэх мэт арга байдаг ба өөр бусад олон төлөвлөгөөнүүд байдаг. Амь насаараа дэнчин тавьж хулгай хийх маш олон янзын арга замууд бий. Энэ материалын ертөнцид амьдрын гэдэг тун амаргүй. Ийм ч учраас Бависмин хэмээх үгийг ашиглажээ. Хүн бүгд л маш хүн дээр хөдөлмөрлөж байдаг. Гэвч тэд амьдралын зорилго юу вэ гэдгийг мэддэггүй. Яагаад тэд ихтэй хүн дээр хөдөлмөрлөд байгаагаа мэддэггүй. Өнөөдөр би өмнө нь аль хэдийн энэ тухай тайлбарласан. Мөнгө олох гэж хүн дээр хөдөлмөрлөж байгаа тэр хүн, банкны хадгаламжтай, сайн хадгаламжтай болох гэж хичээж байгаа тэр хүн, өтөг насндаа маш амар тайван, ямар нэг төвшиг сандрах зүйлгүйгээр амьдрч чаднаа гэж боддог. Мэдээж хэрэг энэ нь боломжгүй. Учир нь тэрээр мөнгөтэй байж бодохч төгшүүр санаад байвнлоо дүүрэн орсон байгааг. Гэр бүлтэй тэр хүн, настай тэр хүн цаг ямагт шинта магна олждог. Шинта магна гэдэг нь тэр хүн маань сайнгүй байгаатаа нөгөө тэр хүн маань боловсрол олж авч чадаагүй байдаг. Түүний боловсрол эзэмших үйлс дуусаагүй байгаа. Тэр охин маань нөхрөө алдсан, нөхөр нь орхиод явсан гэх мэтчлэн боддог. Нөгөө амар амгалан хаана байна? Амар амгалан байх боломжгүй. Тэр шанс дахиад тэрээр тэр чүүгээ, тэр охиныхоо, тэр ачтайгийнхаа амьдралыг аятайхан болгочих гэж хичээн. Ийм ч учраас Жанкарачарья гэмээ өгүүлсэн. Хүүхэд тоглохын тулд маш хүн дээр хөдөлмөрлөж байдаг. Тэд хөлснөөр саадл байдаг. Тэд өсөрч хараа. Ийш тийш гүйх зэрэгт ханамж таашаалыг авч байдаг. Jubok. What is the other name? Йохагийн нөгөө нэр нь юу вэ? Залуунаас. Тийм ээ. Санскритаар юу гэж өгүүлсэн байна вэ? Jubok tavat juvati rakt. That young man, залуу хүмүүс they are busy working very hard. Маш хүнд хүчээр хөдөлмөрлөж тун завгүй байцгаадаг. Хаан эмэгтэй хүн байна, хаан эмэгтэй хүн байна. Тийм охин хаан байна. The boy is busy. Тийм охин хаан байна гэсгээд тийм тун завгүй. Жаалхуу завгүй. Залуу ир завгүй. Тэр хайрын үйл хэргийн улмаас завгүй байх ба өөртөө тохирох осыг ирж хайж байдаг. And after залуу нас нь дуусч насан өндөр болохгүй бидээс тавад шинта магнах буюу хөгшин настай тэр хүн зөвшөөрөөр дүүрэн суунаа. Бодол татаад тэрийг яаж хийнэ, энийг яаж хийнэ гэдэл. Тийм маягаар бүгд л завгүй байцгаа. Харин Кришна ухамсарыг сонирхдаггүй. Гол асуудал проблем энэ юм. Тэд энэ тухай мэддэггүй. Энэ хүний амьдралыг аваад бид
туйлын хүн дээр хөдөлмөрлөж байна. Жишээ нь бид Кришна ухамсарыг хөдөлгөөнд нэгсэн. Бид мөн л туйлын хүн дээр хөдөлмөрлөж, мөнгө цуглуулж, цөм барьж, хүмүүсийг мэдлэгжүүлэх гэж хичээж байна. Энэ нь мөн л хүнд хүчээр хөдөлмөр мөн. Бидэнд зориг бий. Энэ нь ямар нэг зориггүй үйл хэрэг биш. Онлын хувьд болон практик байдлын хувьд хэрэг бид Кришнаг хангалттай болгож чадах аваас бидний ирээдүйн найдвар дүүрэн болно. Бидэнд тодорхой итгэл найдвар бий. Гэвч эдгээр хүмүүст эдгээр карми нарт найдвар горилго бий гэж юу? Тэд найдвар горилго байхгүй. Тэд зүгээр л зэрэглээний араас хөөцөлж байна. Тэд амьдралын зорилгын талаар юу ч мэдгүй. Тэд амьдралын жинхэнэ зорилго бол Вишнугийн таалыг хангах явдлаа гэдгийг мэддэг. Ягья Варнашрама Дарма Рамананда Раягаас Шри Чайтанья Махапрабху амьдралын жинхэнэ зорилго юу вэ? Үүний тулд хүн ямар үйлийг хийх ёстой вэ хэмээн асуухад Рамананда Рай Вишну Пуранаас дараах ишлэлийг иш татсан. Varnasamacharavata purushena parapaman Vishnu aradhate Pungsang nanna tattoshu karana. The aim is to амьдралын зорилго бол Вишнугийн таалыг хангах явдал байдаг. We should always remember that we are eternally Кришнагийн буюу Вишнугийн мөнхийн албат хэсэг хэмээн үнийг өргөж санаж байх ёстой. Би дараах жишээг олонтоо иштгэдэг. Би олон янзын эрхтнүүд байдаг. Гэвч тэдгээр нь юуны тулд оршдог вэ? Хотоод гисээ хангахын тулд. Та алхаж байна. Та барьж байна. Та бодож байна. Та олон янзын зүйлүүдийг хийж байна. Энэний зорилго юу вэ? Хотоодыг хангах тэтгэх. Та хоол хийлээ. Та хүн дээр хөдөлмөрлөж мөнгө оллоо. Юм худалдаж авлаа. Сайхан хоол хийлээ. Энэ нь хотоод руу орно. Тийм биш гэж үү? So that there is a story in the Hitopadesh. Hitopadeshad ийм нэгэн түүх байдаг. Удара гэдэг хотоод гэсэн үг. Индриан мэдрэхүүнүүд гэсэн утгатай. Удар индрианам. Энэ нь юу гэсэн утгатай вэ? Биеийн бүхэл хэсгүүд, гар хөл хуруунууд гээд бүгд нэг удаа уулзжээ. Өдөр шөнөгийн хүн дээр хөдөлмөрлөж байна. Гэтэл энэ муу физикийг шитгээд зүгээр суугаад л зөвхөн идээд л байх юм. Тэр юу ч хийхгүй байна. Бид мэдээ зүйлс цуглуулаад хотоод хийгээд л байдаг. Гэтэл тэр идээд л байж байдаг. Зүгээр суугаад тэгэхээр ажид хаялах зарлцгаая. Бид одоо юу ч хийхгүй. Удаараа ин хэлжээ. За яг уу та нар ажил хаяа. Би ч яах вэ? Би ажиллаж чадахгүй бол. Та нар ажил хийж болно. Ингээд юу ч хийхээ болсон. Юу ч хийхээ болов гэдэг бид хотоод нь ямар ч хоол хийхээ байлуу. Гэтэл бид айлмаар ядаж солиж эхлэв гин Индрия юу би бүх эрхтнүүд солиж эхэллээ. Хэрвээ та юм идэхгүй чам ясороо та ядарна. Ингээд дараагийн цуглаан болжээ. Энэ юу болоод байна? Яагаад бид ядаж солиод байна хэмээн ярилцжээ. Ингээд хэд хотоод нь хоол хөх ёстой юм байна гэж боджээ. That means we have to work for Krishna. This is a fact. If you don't work for Krishna, then you'll starve. Кришна бол богт. Бид бол Кришнагийн хэсгүүд. Инхээр бид Кришнаг төлөө ажиллах хэрэгтэй гэсэн үг. Энэ бол бодит. Энэ бүх үйл бүтцлүүд нь үүнтэй яг адил. Би эрхтнүүд болох гар хөл гэх мэт нь. Хотоодыг хоолоор хангахгүйгээр бид ухтай болно гэдгээ мэддэг. Бид болно гэдгээ мэддэг. Үүгээр үйл бүтэх этгээдүүд кармын наран энэ материалын ертөнц дээр ирээд
that without Krishna consciousness, Krishnaгийн таалыг хангахгүйгээр бид зүгээр л үйлчлэх болно. Оршихуйн төлөө тэмцэнэ. Struggle for existence. Krishanti, Krishanti. simply their labor will be frustrated. Ажил хөдөлмөр дуусах ба зүгээр л Philosophy. дангаж хөдөлмөр нь урам хугарах шалтгаан байна. Энэ бол бидний гүн ухаан. Тийм учраас Simply wasting time. Дэмий цаг үрсэн Without knowing what is амьдралын the зорилго aim of гэдгийг life юу is, гэдгийг you мэдэхгүйгээр have to satisfy Krishna. амьдралын зорилго бол Кришнагийн таалыг We have хангах. repeatedly that therefore Тийм Krishna учраас says Krishna that this is most confidence хамгийн and чухал knowledge мэдгийг би чамд Arjuna өгч giving you. байна Аржуна минь ээ гэсэн. I have spoken Би to you Бхагавад Bhagavad Gita Гитаг and so олон many нарийн details. шинэлэн чамд айлж та. But because Гэвч you чи are бол my энэ intimate хамгийн dear эрхэм friend, нандин I give автны you нөхөр the учраас most би энэ confidence хамгийн нандин мэдгийг чамд өгч байгаа билээ This хэмээсэ. word is used. What is that? Surrender. Гүхьят ямам энэ үгийг ашигласан. Энэ үг юу гэсэн утгатай вэ? Бууж өг тэгээд л гүйцээ. This is the most Утгатай. confidence. Энэ бол хамгийн чухал нь. Зүгээр л Simply бууж. surrender and do what I Зүгээр л say. бууж өгч. Миний хэлснийг хий. That is the fact. Энэ бол бодит үнэ. If we Хэрвээ бид act Кришнагийн as Krishna says, хэлсний дагуу үйлдэх аваас then we shall be бид very, very маш happy. баяр There is хөөртэй no болно. doubt about it. үүнд эргэлзэх зүйл үгүй. And if we do not act, Хэрвээ then бид we shall suffer. тийм эс үйлдэх аваас бид зовх болно. Энэ бол осол бодит үнэ. There is no question. Энэ тал дээр асуугаад байх шаардлага байхгүй. Just like I have several times told you, Krishna Өмнө нь says, Krishna Pajjanat anna sambhava хэмээн айлцсан тухай хэд хэдэн удаа ярьж байсан. annat bhavanti bhutani Анад Баванти Бутаны. bhavanti. Баванти When гэдэг нь you та flourish, цэцэгдэн you хөгжин. become healthy, Та your эрүүлчин mind чирэгжнэ becomes гэсэн sound, утгатай. your brain becomes sound, Таны you ухаан бод eat эрүүлчин. properly. Tаны тарих эрүүлчин. Naturally, just like Хэрвээ the та stomach зүйл must be зүйлтэй хоол satisfied. хаваас The зам stomach is ёсороо. satisfied. You Яг get л хотоодыг energy. ханамжтай болох хаваас Immediately, different energies хотоодыг ханамжтай болох ёстой байдаг шиг. Хэрвээ хотоод нь ханамжтай байх хаваас та эрчим энергийг тэрхүүн зориулаад авна. Янз бүрийн эрчимүүд үйлдвэрлэгдэнэ. Янз бүрийн шүүрдэс үйлдвэрлэгдэнэ. Нэг шүүрдэс нь зүрх рүү илгээсэн. Нөгөө the big machine энэ бол анагаах шинжлэх ухаан. is going on, big factory. Simply Энэ авраг машин хөдөлгөөнд орно, том үйлдвэр шиг. Та ердөө түүхийд материалыг үйлдвэрт нийлүүлэх хэрэгтэй. Тэг хаваас бүхэл зүйл тэндээс бий болно. So, similarly, Үүн шиг та you have to, Кришнагийн тааллыг хангах хэрэгтэй. but we do not know that. Гэвч бид энэ тухай мэддэггүй. Durasaya Bhahirathamanina. These rascals, Эдгээр үл they are бүтгэлтэй дүүтэн. thinking that without Krishna, Кришнагүйгээр, without Krishna consciousness, Кришнагийн ухамсаргүйгээр, without satisfying Кришнагийн Krishna, таалыг we хангахгүйгээр shall adjust by бид this материалын material хөгжил дэвшил advancement. зохицуул That is хөгжил Durasaya. дэвшлээ зохицуул Everything has дөнгөж been хэмээн бодож discussed. байдаг. Энэ бол дураашаа юм. It will Бүхэл never be зүйлс аль possible, хэдийнэ sir. төлөвлөгдсөн. Энэ нь боломжгүй ноёнтон. If you don't Хэрвээ take та Krishna Кришна consciousness, ухамсарыг хүлээж this is авахгүй бол your wrong энэ бол idea. таны буруу үзэл. That you will be able to Durasaya. That Durasaya. very word is used. Тийм ч учраас Durasaya. энэхүү дураашаа хэмиг ашиглажээ. Аашаа гэдэг нь найдвар горьдог гэсэн утгатай. This Харин is a энэ wrong бол hope. буруу горьдог. You cannot. Та тийм чадахгүй. Exactly the same example. Мөнөөхөл If we жишээ. combine together all the Бид senses, мэдрэхүүнүүд the туглаад past resolution, not to give any ерөөсөө food to the хоолнд stomach. хотоодонд хоол өгөхөө болчихё. Бидэнд амар It болно. will be, easier not to Хүнд work so hard. хүнд But хүчтэй that is хөдөлмөрлөд байх Durasaya. шаардлагагүй болно хэмээн. That is not Гэвч энэ нь possible. дураашаа юм. Энэ нь You are боломжгүй. hoping wrong. Та That is буруу not найдлага possible. тавьж байна. Энэ нь боломжгүй. So Durasayaji Nati Vidu Sarthakating Hi Vishnu Durasayaji Vahirathamanina. Then why people are leading Ягаад that хүмүүс way? тийм өдөртөн дагуулсан So юм бэ? many political Маш leaders, олон улс төрийн social төлөвлөснүүд leaders, нийгмийн алдарт. nobody speaks out. Тинч Кришнагийн тухай ярьдаг They бай. are simply making Тэд plans. зүгээр This л төлөвлөгөө party, зохиож communist байдаг. party is making Тийч one нам, plan, хэмж the нам, other party is коммунист нам making plan, other төлөвлөгөө plan. зохиож байдаг. But the Тэд world нөгөө is нам нь бас нэгэн төлөвлөгөө зохиодог. So, Тэд therefore, өөр they have been нэг нам гэх юм described in this Гэвч дэлхийн Andha. зовсоор л Andha means антха blind, гэдэг нь сохор rascal. үл бүтгэлтэй гэсэн They do утгатай. not know actually, Тэд they have no энэ тухай knowledge мэддэггүй. that Үнэн without чанартай Krishna тэд consciousness, Кришна human ухамсаргүйгээр society хүний can нэгэн be. аз жаргалтай байх боломжгүй That гэдгийг is not мэддэггүй. possible. Энэ нь боломжгүй. They do not know this. Тэд үүнийг мэддэггүй. But Гэвч by Кришнагийн Krishna's grace, өршөөл by нэгүүлсээр our Guru манай Parampara's гүрүү grace, парампарын нэгүүлслээр
we understand, энэхүү we people who are conducting this Krishna consciousness, Кришна ахмсны хөдөлгөөнийг өдөртөн дагуулж нарна. being Кришна Krishna conscious, ахмсгүйгээр хинч nobody аз жаргалтай байж чадахгүй гэдгийг мэддэг. we are trying to make Ийм the ч people учраас actually happy. бидний дурлан бусдынхаас өөр бид хүмүүсийг чиглэлээсээ аз жаргалтай болгохыг хичээж буй. Otherwise, what is the use Бүгд аз of жаргалтай болгох. collecting so Тийм much бисэн бол money төдий хэмжээний and мөнгө constructing цуглуулж such big төдий buildings том and байгууллага бариад inviting them, please come here. наашир бидний сайхан орон байр байна. Та ямар нэг хүнд хөдөлмөр хийлгүйгээр гол хүнсээр хангах болно хэмээн Still үрдэг. they will not come. Яагаад тийм өрнө вэ? Гэсэн ч тэд наашаа ирдэг вэ? Still they will not. Гэсэн ч тэд ирдэг вэ? Now in this Өнөөдөр village, энэ тосгонд we have got such a nice бидэнд building ийм and сайхан inviting come байгууллага here. байна. But still, how many are coming? Наашир хэмээн үрдэг. Гэвч хичнээн хүн нааш ирж байна вэ? So, Ийм учраас therefore, it has been used. Krishamananam, Килишамана нам хэмээн these үгийг ашигласан. rascals and Эдгээр fools үл бүт хэтгэлүүд must Монголд suffer. зовх ёстой болно. Must suffer. Зовхол There ёстой is no болно. other way. Өөр зам үгүй. Krishamananam. Килишамана нам. Next step, Дараагийн алхам he нь said that the Bhavapravaha Бава праваха Brahman. парама хэмээн дараагийн шүлгэнд өгүүлсэн. What is that? Энэ нь юу гэсэн үг вэ? Sinnanti Gayanti. Шриванти This is гаянти. the process. Процесс нь ийм. Sinnanti, Шриванти. simply sit down. Зүгээр суугаад You haven't got to work Unsh. very hard. та Sinnanti, sthane маш хатуу хүн дээр хөдөлмөрлөх гэж явах шаардлагагүй. You don't require to change your position. Та өөрийн байр сууриа өөрчлөх шаардлагагүй. You simply hear. Та зүгээр л сонс. Therefore this very word is used in the Тийм beginning. учраас энэхүү үгийг хамгийн What is ихэнд that? ашиглажээ. Sinnanti. Энэ юу гэсэн үг вэ? Шриванти. Sinnanti means yes. Шриванти гэдэг нь сонсоо гэж Simply байна. hear. And Мөн Gayanti. гаянти. So just Энэ like we бид say яг Hare Krishna. Хари Кришна гэж and all бүгдээрээ repeat Hare тавтан Krishna. уншдагтай адил. Хари Sinnanti, Кришна, first Гаянти, one, Шриванти. Юуны өмнө Хари Кришнаг сонс. the leading Хөтлөгч буюу дуулагч нь the singer, he says Hare Krishna. Хари you Кришна repeat гэхэд Hare бид Krishna, түүнийг нь the Хари Sinnanti Кришна хэмээн Gayanti. давтан дуулнаа. Шриванти, Гаянти. Very simple method. Маш энгийн аргачлал. Sinnanti, Gayanti, Шриванти, Гаянти, Gunanti, Гринанти. and takes it very seriously. Энэ процессыг Accept, маш yes, нухалтайгаар this хүлээн principle авч will alleviate тийм all ээ my энэ suffering. зарчим миний бүх зовлонг Serious. хөнгөвчлөх болно хэмээн бод. Sinnanti, Хултайгаар. Gayanti, Gunanti, Aviksnasa. Aviksnasa means Апик нашан гэдэг нь үргэлжид гэсэн утгатай байна. not that for some days I do and Хэдэн then өдөр би again I хийчихэндээ go to my тэгээд дараа нь хуучин зуршилтаа буцаад орох болно гэх биш. Үгүй. Aviksnasa. Continue. Апик нашаашан буюу цаг ямах гэсэн утгатай. Smaranti, Смаранти. and if you take Тэгээд it, та үнийг then хүлээн naturally авахаас та you жам think ёсороо of Krishna. Кришнаг дурсам бодож чаднаа. Smaranti, Смаранти. Nandanti, Nandanti. and then gradually Тэгээд та you'll аажмаа please, you'll сэтгэл feel ханамжтай pleasure. болно. Otherwise, Та happening, how you can Сэтгэл control? ханамжийг мэдэх болно. Эсрэг тохиолдолд Early in the энэ morning, тэмээс уйлэг you're болсон зүйл chanting, болох ба unless you хэрхэн feel яаж some та pleasure. өргөжлүүлж чадах How you вэ? can do it? Artificially, it is not possible. Формоор ингэж боломжгүй. And what is the subject matter? Бүгдээ эртний захаас гэтэл та мантраа уншиж Tava hitam, simply glorifying the activities of Krishna. Формоор энэ боломжгүй. Just like we sing, Udila Түгээр Aruna Кришнагийн үйлийг магтан алдаршнууслаа. Dijamani Gora Amani Jai. This is our subject Энэ matter of singing. бидний дуулж What is байгаагийн the гол учир activities юм. of Sri Энэ нь Chaitanya? юу гэсэн утгатай вэ? That as soon as there is early rise of the sun, Sri Chaitanya Өглөө эрт Mahaprabhu үүр цайг наран мандах үед immediately Шри started Чайтана Махапрабху his Nagar шуудхан Sankirtan. Нагара Санкиртанагаа эхлүүлдэг. Not of any other. Өөр хинч биш. Chaitanya. Шри Тавэ Чайтаня 50 хитам. Simply, Зүгээр the subject matter must be ямар there. нэг учир If I зорилго энд hear байх ёстой. the Хэрвээ subject би matter сонсож must be буй there. аваад Subject үүнд matter ямар нэг is учир зорилго байх Krishna's ёстой. activities. Энэхүү учир зорилго нь Chaitanya and Krishna Кришнагийн is үйл not хийж different. Чайтана Кришна нар хоорондоо ялгаагүй. Jana, Жанах гэдэг нь public. олон If нийт they гэсэн do it, утгатай. then Хэрвээ тэд тийм үйлдэл аваас Pashanti, Саяо Башанти such Үүний person, үр дүн юу what байх will be вэ? the result? Шриванти By Гаянти this Sinnanti, Gayanti, Ginanti, энэ процессын үр дүн юу байх вэ? Abhiksasa, by this process, what will be the result? The result will be Үр дүн нь Taiva тэд Pashanti. таныг харах боломжтой болно. They will be able to see you. Тэд таныг харах боломжтой болно.
Simply by this process. Түгээр л энэ процессын ачаар. As anybody seen Кришнаг харсан хүн байдгүй. Krishna cannot be seen. Кришнаг харах боломжгүй. Krishna namadina bhavidgrayam indriyai. There are so many people there. Where is God? Can you show me that? That means people cannot see God. Because with these eyes, these senses, we cannot understand. Бид түүнийг ойлгож чаддаг. Тэр ч байтугай бид ойлгож чаддаг. Тэр нэг хүн энэ асууж байна. Яагаад та нар мантра уншаад байгаа юм бэ гэж. Учир нь бүдүүлэг мэдхүүнүүдээр бид давтан уншихын утгыг яагаад давтан уншаад буй талаар ойлгож чадахгүй. Энэ нь боломжгүй. Гэвч when we take to the service how to render service, бид хэрхэн үйлчлэх талаар хүмүүсийг сургаж байна. Тэгэхээр айчмаар хүмүүс Кришнагийн нэр гэж юу болох, Кришнагийн дүр хэлбэр гэж юу болох, Кришнагийн үйлдэлүүд нь юу болох талаар ойлгож чадах болно. Энэ тухай тайлбарлажээ. Хэрвээ чи энэ процессыг даган барих хаваа then Taiva Pashi Anti when Achirena Shotang Tongotui not that Hirveta after millions of years. No. Noxta Hawas Achirena immediate. After Hawas serious. Achirena it has no offense. Then Achirena was Achirena Tabakam. Your, what is that? Your Padam Mujam. You can see Tirhum Tani, Patamjam Khan with me, Harchatna. Padam Mujadayam Prasadali Shana Grihita Eva He Janati Tatam Padam Mujadayam Prasadali one can see. Tirhum Harchatot Laham Harkasham Sarasa Yoga Mayach. But if one is fortunate, Harchatwa. If he can see by this process, then what will be the as soon as one is able to see the Padam Mujam lotus feet Krishnaгийн Батамжам хаан үлмийг олж харах боломжтой болсон тэр цаг шуудхан Бава Праваха болно. So who can see unless he is advanced? Сүнслэг байдлаар өсөж хөгжөөгөө бол хүн тийм харж чадна гэж юу? Юуны өмнө хүн бүгд Бурхан байдгүй гэсэн үзэл зөвлөлттэй байдаг. Бурханыг өгөөж хөөрнөг зам тийм ээ Бурхан байдаг. Гэхдээ тэр дүр хэлбэргүй, түүнд толгой, түүнд бие гэж байдгүй. Түүнд хөл байхгүй, түүнд тийм түүнд байхгүй гэх мэт үүсгэж. Энэ нь Бурханыг өгөөсгөх өөр нэг зам өөрийн өгөөсөх байлаа. Зарим нь шуутхан Бурхан байдгүй хэмээж байхад зарим нь Бурхан байдаа. Гэхдээ түүнд хөл гар байдгүй, түүнд ам байдгүй. Түүнд тийм зүйл байдгүй хэмээн мэдэгддэг. It is another way of denying God. Бурхан тань хаана байгаа юм бэ хэмээн асуудаг. Энэ нь мөн л Бурханыг өгөөсгөх нэг дэлбэр юм. Энэ нь Маявадыг ухаан. So here the devotees they are not чин мишрэлтнүүд энэ самадистууд биш ээ. Тэд юу юунаас түрүүнд Кришнагийн Батамжам хаан хөлмийг олж харах ба. Тэр бол гаргүй хөлбий толгой байхгүй гэж боддог бай. That means there is Upanishad, the Brahma Samaj, Rabindranath Tagore. So he addresses, okay, to me, okay, гэж хэнийг хэлж байв гэтэл бох мэдгүй. Okay. Байтгал бос үзэлт. Impersonalist. Байтгал бос үзэлт. Okay, to me. Brahma Samaj. Брахма Самажид тэд Оог хэмээн залбирч байдаг. Why? Okay. You know God. Яагаад оог хэрвээ та
Бурханыг эцэг бол түүнийг нэрээр нь дуудах байсан. Яг л Хэ Кришна, Каруна Синдху, Дина Антху, Жагат Бати гэдэг шиг. Энэ нь чимшилтнийгээ тусын тулт юм. Hey Krishna, directly address Krishna. Хэ Кришнаг шуудхан Кришнад хандаж байна. So that is the benefit of the Энэ devote. чимшилтнийгээ тусын тулт юм. By this process, Sannanti Gayanti Jananti, Энэ you процессын ачаар та immediately, шуудхан ачирина буюу very soon, тунгуудлгүй the more you та are sincere, you'll be able хэдий ч to нэ see чин first сэтгэлээсээ of байна. all the lotus Төдий ч нэ feet хурдан of the Lord. Тэд эзний Бадамжин ухаан хөлмийг олж харах болно. Бадам The Бужам lotus feet of the Lord. тэд you'll be эзний able to Бадамжин see. ухаан хөлмийг And that is the way та of түүнийг харж seeing. чадах болно. First of all, you Энэ have бол to see the lotus feet. Олж харахын зам Then юм. gradually, Юу юунаас өмнө та Бадамжин ухаан хөлмийг олж харах хэрэгтэй. Тэгсний дараа та айжмаар дашааг нь хэмжлэн. beautiful Эцэст нь face. үсгэлэнт нүүр царайг нь харах хэрэгтэй. Therefore, Иймээс ч the Srimad Bhagavatam, Шримад Бхагаватмын first canto, Нэгдүгээр second болон canto are хоёрдугаар two дуулал lotus бол feet of the Lord. Дээд эзний хоёр We have to read very Бадамжин ухаан carefully хөлмийн юм. because we Бид have маш to see анхаарамжтайгаар first of унших all хэрэгтэй. Badam. Учир нь бид юуны өмнө Бадам Бужамыг олж харах хэрэгтэй. All of a Шуудхан sudden to see the Дээд face. эзний нүүр царайг харах гэж зүтгэл хэрэггүй. They are reading of Яг Сахажийн нар шиг Raslila. Бхагаватны Раса Лила гэсгийг уншдаг. Раса Лила бол Кришнагийн инээмсэглсэн царай юм. Тэнд Кришна өөрийн биеэр маш дур улаан инээмсэглэн байдаг. Харин та шуудхан Кришнагийн инээмсэглсэн царайг харах гээд хэрэггүй. Юуны өмнө Кришнагийн Бадамжин ухаан хөлмийг харахыг хичээх хэрэгтэй. Бадам Бужам. Тэгээд айжмаар дээшлүүлээ. Та ин харах үед гадаад ирэх үед та үдээ аймаг Кришнаг харах болно. Тэгээд цаашаа бүр цаашаа явнаа. Шримад Бхагаватмын 1-р дуулал, 2-р дуулал, 3-р дуулал, 4-р дуулал гэх мэт хэлсэн явсаар та 10-р дуулал дээр очих хэрэгтэй. 10-р дуулал бол толгой гэсэг. 10-р дуулал 29 бүлэгтэй. 25-р бүлгээс Кришнагийн нэмсгсэн царай эхэлдэг. Кришнагийн нэмсгсэн царайг шуудхан харах хэрэггүй. Тэгхаваас та төвөгтэй байдалд орох болно. Үүний тулд тодорхой шин чанар шаардлагатай. Мөн цаг хугацаа шаардлагатай. Гэвч Кришна таалах хаваас тэрээр харуулж чадна. Нүг харуулж чадахгүй гэвэл инээмсэглээ шуудхан харуулж чадна. Энэ бол онцгой өршөөл нэгүсэл юм. Гэвч ерөнхийдөө харах замуур эхлээд Кришнагийн Бадамжин ухаан хөлмийг хараад дараа нь өөрийн оролцох шармаатаа Шарванам Киртанам Ишно, Ширванти Гаянти хэм зарчмаар төгсгөл болгоно. Төгс болгоо. Энэ бол явагддаг процесс нь. Баярлалаа.